За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. За өнөөдөр би та бүхэндээ яагаад онлайн орчинд орж ирж энэхүү аяллыг бол эхлүүлэх болсон 3 дахь шалтгаанаа хуваалцахад бэлэн болоод байна. За өнөөдөр дэлхий дээр 3-аас 4 тэрбум хүн онлайн орчинд бол идэвхтэй хэрэглэгч байна гэсэн судалгаа мэдээлэл бол байдан байна. За тэгээ утастай интернеттэй хэн боловч өнөөдөр онлайн орчинд өөрсдийнхөө хэрэгтэй мэдээллийг олж авах, цуглуулах, за энэ болгоноороо дамжуулаад ажилдаа, амьдралдаа эрүүл мэнд болоо бизнестэй цаашлаа өөрийн карьертэй хүртэл хэрэглэж болох, ашиглаж болох тэр бүхэл мэдээллүүдээр хангагдаж өөрсдөө боловсруулах одоо тийм ингээ бас боломж одоо хүн хоорондын харилцаа ч гэсэн онлайн орчинд маш идэвхтэйгээр ингээд явагдаж байна. За мөн нөгөө талаар бид өхөн ч гэсэн дэлхий дээр болж байгаа мэдээлэлээ цаг алдалгүйгээр олж мэдэх, дэлхийн хөгжил цэцгэлтэй ингээд хамтдаа мөр зэрэгцэн алхаж энэ болгоноос суралцаж бас хамтдаа хөгжих энэ боломжийг бол яах аргагүй сошиал орчин бол бид хүнд бүрдүүлж өгч байна. За тэгээд үүнийгээ дагаад бол AI сүүлийн хэдэн жилүүдэд маш их хурцсаар хөгжиж байгаа бид хүн ч гэсэн ингээд харж байна. За 2025 оны дэлхийн эдийн засгийн ингээд форумын тайланд дурдсанаар бол 2030 он гэхэд одоо ажлын байрны 92 сая ажлын байр устж өгөөлж цоо шинээр 170 сая шинэ ажлын байр бол бий болно гэсэн ийм одоо тоо баримтал байна. За тэгээд өнөөдөр маш олон хүмүүсээс хэмл оюухан AI одоо бидний ажлын байрыг бол булаах нэ гэсэн тийм бол айдастай ингээ байна. Гэвч яг бодит байдалтаар бол ажлын байрууд бол устж өгөө болохгүй, харин тэрхүү ажлын байранд одоо шаардагдах тэр ур чадварууд бол өөрчлөгдөх болно гэсэн одоо ийм мэдээлэл баримт судалгаанууд ингээд байна. За тийм болохоор миний хувьд энэхүү бас эрүү үетэйгээ мөр зэрэгцээж алхахыг өөрийгөө хөгжүүлээ, хөгжиж дэвшээ, цоо шинээр өөрийгөө бас бүтээх гэсэн үднээс 6 сарын өмнөөс эхлээд AI-ийн сургалт аваад өөрийнхөө ажилдаа, амьдралдаа бас хэрэгжүүлж үзээд үрдэн гаргаад энэ болгоноос маш их урам зориг ингээд авсан ийм цаг хугацааг бол өнгөрөөсөн. За тэгээ тийм болохоор ингээд цаашдаа бас улам илүү их зүйлээ сурч мэдээ. За сурч мэдсэн зүйлээ бас бусдаагаа хуваалцъя, хамтдаа хөгжиж дэвшээ гэсэн үднээс энэхүү бол аяллыг эхлүүлээд байна. За тийм болохоор та бүхэн минь миний энэхүү аялалд бас хамтдаа байгаад дараагийнхаа ирээлээр би та бүхэндээ энэхүү AI нь бидний амьдралд ямар нөлөөтэй, юу сурч мэдвэл одоо болох уу? Цааш гарах одоо үр дагавар нь юу юм гэдэг ч юм энэ талаар одоо мэддэг чаддаг бүхнээ та бүхэндээ хуваалцаад явах болно. За нөгөө талаар ямар одоо AI сургалтанд хамрагдсан одоо мэдлэг боловсрол уур чадварыг олж авсан тэр ингээд одоо сургалтныхаа одоо линкийг та бүхэндээ товч танилцуулга линкийг ингээд энэхүү бичлэгний доор хуваалцсан байгаа. Та бүхэн орж үзээд хэрвээ сонирхох юм бол над руу чат бичээрэй. Нөгөө талаар бас хэрэгтэй хүмүүс байх юм бол бусд руугаас шеэр хийгээрэй гэж ингээд уриалж байна. За ингээд эцэстэн та бүхэнд миний энэхүү одоо аяллаа 3 дахь шалтгаан маань таалагдсан бол лайк дараарай. За дараагийн ирээлээр бас хамтдаа байж илүү их зүйлийг сурч мэдэж хамтдаа хөгжиё гэж та бүгдээ уриалж байна. За ингээд хамтдаа байсан та бүхэнд маш их баярлалаа. За дараа уулзцгаая.